За энэ ч одоо саяхан бид 8 дугаар микрофоноос асууж байгаа шүү. Сангийн нааш хараарай. Чи одоо Зандан шатар даргын сайд байх үед нь та нар чинь зогсоод бүр бүх тооцооллоо яриад дэмжсэн шүү дээ. Сангийн сайд, Зандан шатар сайд, одоо ерөнхий сайд та аварга байсан баг. Тэг яагаад өнөөдөр ингэ хүчингү болгож байгаа юм? Би байсан уу юуг асууж байгаа шүү. Тэг энэ ч та арай дэмжиж байгаа юм шүү. Тэг энэ үед чинь олон хүмүүс анхааруулад байсан шүү дээ. Энэ одоо байж болохгүй асуудал. За хоёрдугаар асуудлыг нэрье. Нөөцтэй холбоотой хоёр дахь асуудал шүү. Нөөцтэй холбоотой. За ингээд засгийн газраас сая нөөтийн босхийг татвар төлөх босхийг 50 саяг 400 сая болгосон. Тэгээ одоо тухайн үед сангийн сайд их олон жил сангийн сайд хийсэн хүн одоо энийг жадлан эсэргүүцээд татврын тогтолцоогоо эвдэж ийн энэ юм яриад байгаа. Би 5 номерын микрофоноос асууя. Энэ байна шүү дээ. Өөр аргаар шийдэх бүрэн болцоод шүү дээ. Татврын аргаар. Миний суур мэрэгжил нэгтлэн бодогч л доо. Тэгэхээр энийг байна шүү дээ. Одоо дансны бичлэлээр эсвэл татвараа төлс бүгдийг төлөвлөчөөд буцаад ойлгох маягаар. Тэр 8 номер толгойд өгч чинь баярлалаа. Ингэж болно шүү дээ. Тэгэхгүй тэр сангийн сайдын хэлж байгаагаар тогтолцоогоо бүгдийг эвдэж биш. Гэхдээ энэ ч тэ зөндөө арга байгаа шүү дээ. Та нар мэдхийн дээр мэдж байгаа. Бүгдөө татвараа юу нөөтийн падаана бичиж өгдөг л бай л та. Тэгээ өнгөлөж чөлөөлтийн та нар зохицуултаараа хий. Тэн гутлаа тэгээд одоо энэ жижиг дунд одоо энэ аж ахуй нэгжүүд чинь бүр за одоо би янз янз юм ярихгүй бай гэж бодъё те. Бүр маш хэцүүдж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг одоо дэмжсэн засгийн газрын бодлогыг би бол дэмжиж байгаа. Учир нь ерөнхий сайд өөрөө энийг бол одоо ил гаргаж ярьсан. Маш зөв. Тэгээд зарим нэг хүмүүс яагаад ингэж бүр сангийн сайд их олон жил хийсэн хүн ингэж бодлого эвдэж чинь. Тэр хүн одоо тийм аргачлал мэддэг юм уу? Би энэ аргачлал одоо энэ зүйлийг энэ санааг би анх удаа хэлээгүй. Тэр олон одоо нөөтийн юунууд их хурлаар хэлэлцэжсэн тухайн үед одоо сүү мах юу ч үлээ өнөг чөлөөлөгддөг. Гэхдээ та нар нэг мөсөн тогтолцоогоор наатахаа өөрчлөөч гэж. Бүгдөө татвараа төлчөөд наа том аж ахуйн нэгжүүчин бол бүрэн болцоотой буцаагаад авчих. Тайлангаа гаргаад эсвэл за хариулах уу? 5 номероос түрүү асуусан. 5 номер. За 8. Эхлээд 5 номер хариулаад за 8 номер хариулъя. За сангийн ам санжаад орж гишүүний асуултанд хариулъя. Тэгээ нөөтийн тухай хуулийг бол өнгөрсөн жил бол батлуулсан. Сая энэ жилийн хувьд бол тэгтээ бид бол төсвийн хувьд бол нэг зүйл байна гэдгийг бол эдийн засгийн хөгжлийн хамтаагаач яриад бүх талаас нь харж чад тогтцож ярьж байгаа. За тэр нь бол юу вэ гэхээр инфляцийн агүй хүнд өндөр үе ирж байна. Тэгээ энэ 2-3 жил бол доор хаяж үргэлжлэхээр байна гэдэг зүйл бид ярьсан. За тэгэд яг бүх нөгөө тооцоо судалгаанууд бол энэ дээр гарч ирж байгаа. Тэгэхээр инфляцид бол хамгийн одоо хүн дээр зогтох магадaltaй одоо яг тэр хэсэг маань бол өөрөө нөөцтэй бараа бүтээгдэхүүн бол харьцангуй бага хэрглэж байна. Нөгөө талдаа яг энэ одоо сегмент дээр бол орлогын дийлэн хэсэг нь бол татвар одоо илүү одоо татврын болгоос гэхээс илүү орлогын дийлэн хэсэг нь бол өөрөө тэтгэвэр халамж байгаа. Тэгэхээр илүү төсвийн бодлогоор энэ хэсэг дээр бид нар бол нөлөөлөх нь зүйтэй байна гэж бол харсан. Тэгэхээр бол эх жил дээр бол бид нар бол илүү энэ чиглэлдээ бол анхаарч явах зүйл байна. Нөгөө талдаа бол илүү аж ахуй нэгж талуудаа харахаар бүх одоо салбараар нь бас салгаад тоонуудаа үзэхлээр нөгөө нөөтөсийн системээс үзэхлээр ялангуяа жижигвтер аж ахуй нэгжүүд бол 2.5 тэрбумаас доош одоо борлуулалттай энэ аж ахуй нэгжүүдийн хувьд бол зарлага нь өөрөө орлогын өсөлтөөс илүү өндөрөөр өссөн. За ашигын хэмжээ бол нэлээд одоо буурсан ийм одоо тооцоонууд гарч ирчээд байгаа. Тэгэхээр энэ хэсэг дээр бол бид бол илүү их одоо ажлын байрыг хадгалах чиглэлээр за тэр дундаа бол хувь хүн одоо аж ахуй нэгжийн орлого албан дотор дээр бол илүү энэ
энэ хэсэг дээр бол бид нар бол чиглэж ажиллах нь зүйтэй байна гэдэг ийм агуулгаар бол тооцоод тэгээд явсан. Тийм учраас бол нөгөө талдаа бол эрхчлэлийн төсвүүдээр бол бид нар бол зарлагыг бол тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлагатай болсон. За энэ агуулгаар бол энэ нөтийн одоо энэ хууль маань бол нөлөөлөл 1.6-аас 1.8 их найдын нөлөөлөлттэй байгаа. За тэгээд энэ одоо орлогыг бид нар одоо алдахгүй байж байгаа. За нөгөө талдаа бол энэ халамжийг за мөн тэтгэврийг эрхчил нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн байна. За ер нь бол нөгөө нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуулиар бол өмнөх оны инфляцтай нь уялдуулж тэтгэврийг нэмдэг хуультай. Цалин бол одоогор бол байхгүй байгаа. Ямар нэгэн байдлаар хуулийг бол одоо ингэж жил болгон нэмнэ гэдэг зүйлийг. Тэгэхдээ Монгол Улсын ерхий сайд бол одоо эрхчлэлийн төсөвтэй хамт бол цалин зохицуулж байгаа 33 хуулиа бол оруулж ирнэ гэдэг ийм байдлаар байсан. Төрөн нөгөө нөтийн системийн хувьд бол бүртгэлийн хэсэг дээр бол манай систем бол тий захимжцсан байж байгаа. Тий одоо шийдэл нь байж байгаа. 5 номер хариуллаа нэмж. Тэгэхээр эдийн засаг хөгжлийн яамны хувьд бол яг энэ нөтийн буцаан олголтыг энэ бодлогыг 2%-аас 5% байхыг ингээд өөрчлөлтөөр ер нь бодлого дээр бид нар орлогыг нэмэгдүүлэхийг дэмжих үү эсвэл хэрэглээгээ дэмжих үү гэдэг бодлогын хоёр сонголтоос л нэгийг гаргаж байгаа гэж харж байгаа. Юу вэ гэхээр хэрэглээний хувьд бол нөтийн буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь илүү хэрэглээг дэмжиж байгаа. Хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа идэвхжүүлэх. Тэгээд буцаан олголтын хувь хэмжээг нь хараад үзэхэд ялангуяа бага орлоготой иргэдийн хувьд нөөтөөс буцаан олголт авч байгаа хувь хэмжээ бол харьцангуй бага байгаа юм. Харин татврынхаа бааз суурь өөрөөр хэлбэл сая гишүүн хэллээ 50 саяас 400 сая болгох замаар татврынхаа одоо татвар суутгах тэр хэмжээг өргөтгснөөр эргээд иргэдтэй очих орлогыг нэмэгдүүлэх замаар дэмжих нь илүү хүр өгөөжтэй. Дээр нөгөө нэг төсөвтөр яг өгүүлэгдэт байгаа 1.6-аас 1.8 их найдын орон зайгаа хэрхэн яаж одоо бүрдүүлэх вэ гэдэг дараагийн сонголтыг сая сангийн яам бол тайлбарлаа. Энэ хоёр сонголтоос л одоо нөөцийн буцаан олголтын тухай энэ хуулийн өөрчлөлт нь яригдж байгаа. Ганбаатар гишүүн тодруулъя. За Санжаа гүйцээгээд хариулаарай. Хоёр асуудал байгаа шүү дээ. Тэр 5 номерт хэлэхэд хоёр өөр асуудал шүү. Тэр Санжаа энэ гүйцэтгэх засаглалын хүмүүс одоо их хурлын гишүүдтэй адилхан ямар ингээ мэтгэлцээ идэг шин сошиалар ажил хийдэг болох хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол та нар тухайн үеийн нийгмийн сэтгүүд л одоо тааруулаад зандар шатар дараад буруу мэдээлэл өгөөл болно гээл. Тэгэл одоо энэ өнөөдрийн хүчингү болж байгаа асуудлыг тоо мэдээлэлд дутуу өгөөл зарлуулсан гэсэн үг. Хариултаас чинь сонсоход. Тэгээ өнөөдөр хүчингү болгуулнаа гэдэг. Одоо энэ юу яах хэрэгтэй л дээ. Би зөвхөн учралт ерөнхий сайд хэлж байгаа юм. Одоо энэ гүйцэтгэх засаглалын хүмүүс сошиалар юмаа явуулаад тэрийг ингээд ялангуяа сайдтар майднар бол одоо болох хэрэгтэй. Хамгийн чимээгүй хамгийн сайн ажиллаа хийсэн сайд бол хамгийн сайн сайд байх ёстой. Их хурлын гишүүд бол одоо үзэл бодлоо илэрхийлэх гэж л энд сууж байгаа. Мэтгэлцэх гэж. Одоо энэ төрж ажиллаж байгаа хүмүүс одоо тэр доод бүр доошоо дүүрэг хороо бүгдөө сошиалар ажил хийдэг болсон. Энийг болох хэрэгтэй байхгүй. Тэгээд айгүй олон хүлээлт үүсгэсэн. Одоо энэ асуудал чинь маш их хүлээлт үүсгэсэн. Тэгээ өнөөдөр хүчингү болж байгаа. Тэгээ наад 400 саяын асуудал чинь бол засгийн газраас одоо сая шинэ байгуулагдсан засгийн газраас өргөн баригдсан асуудал. Энийг бол татврынхаа одоо системийг эвдэхгүйгээр засах бүрэн боломжтой шүү. Санжаа. Энийг одоо тэр хуучин жавхлан сайдтай ойлгуул. Тэгээ энэ чинь бол жинхэнэ одоо зөвхөн нийгэмд маш том хүлээлт үүсгэж байгаа. Энийг бол одоо хийх ёстой. Жижиг дунд аж ахуй иргэдэд дэмжих ёстой. Систем эвдэхгүйгээр хийх бүрэн боломжтой. 8 номер Санжаад орж тарах хариулъя.
санжаад орж сангийн яам гишүүн асуултанд хариулъя. За нөөтийн босхийг нэмэгдүүлэх асуудал бол өөрөө бол бас нэлээд яригдсан сэдв болчиход байгаа. Тэгээ нэг талаараа бол таны хэлж байгаатай би бас мэдээж хэрэг санал нэг нь манайх систем бол биелэн. За аль болох нөгөө хасагдуултаа бол бүрэн хийгээд явах нь зүйтэй байдаг. Тэр бол онол нь бол тийм. Гэхдээ одоо биднес явж байгаа гэхээр нөөтийн хууль анх танилцуулагдсан одоо тэр оноос хойш гэхэд бол жишээ нь сүүд одоо гурилан дээр жишээ нь нөөтгүй энэ хэсэг бол ингээд яваад байдаг. Тэгэхээр бид нар бол энийг бол яаж одоо бүр анх одоо энэ хууль батлагдахтаа л ингээд явцсан байгаа гэдэг. Нөгөө талд бол нөөт бол өөрөө бол бас жижиг аж ахуйн нэгжийн хувьд бол нэлээд бас ачаал болоод байна гэдэг ийм судалгаа бол бас байд юм лээ. За тэгээд миний ойлгосноор бол нөгөө намын мөр хөтөлбөрүүд дээр аль алин дээр нь бас энэ босгоно өсгөх асуудал бол бас босгыг өсгөх асуудал байсан учраас бол орж ирсэн гэж ойлгож байна.